За одоо хугацааны дараа буцаад гоё влого хийж эхлэхээр шийдээд тэгээ энэ удаагийн влог маань сүүлийн 14 хоногт ер нь болсон үйл явдлууд байгаа. Зарим нь жоохон цаг хугацаа шууд үсрээд явчихаа шүү. Та нар манаас гоё тоглож үзээрэй. За Германаас эрэгтэй найз маань ирээд тэгээд ер нь бит хоёлаа гурлаа зөндөө гоё активитинууд хийсэн. Данч тэгээд видео хийж авахдаа жоохон баг хийчиж за ингээд дахиад гэж явж аваад мөнгөн цавигийн ийм хөөрхөн дэлгүүрлээ ороод ийм таараа тодтолдож авсан. Тэгээ зүгээр сонирхолтой санагдаад нэг авсан аахгүй юу. За тэгээ үзсэн чинь ер нь яг ингээд тайлж унших чинь хамгийн чухал юм байна. Тэгээ бит хоёр чинь хоёулаа чадахгүй ChatGPT-гээс асуугаад за тэгсэн чинь ер нь ChatGPT бол амар сайн гоё тайлбарлаж өгч ийлээ. Та нар бас нэг товшоод үзээрэй за. За тэгээд оройн бит хоёр талбай дээр дугуй унж үзсэн. Би энийг бүр яагаад чинь бүр ингээд бүр амар унж үзмэр санагдаад байдгүйсэн аахгүй юу. Тэгээд тэгсэн чинь ингээд хөөрхөн онцсон. За нэг өдөрлөө шилжиж юм 7 өдөр байсан болтой. Ингээд офт видео харуулаад, томсоо харуулаад Бээжин. За би тэгээд хаяада офис дээр ирээд хаяада ер нь гэрээсээ ажилладаг төрлийн хүн байхгүй юу. За энэ болохоор манай нэг офисын 11 давхартай байдаг кофе шоп гэдээ би бас өмнөх влог дээр харуулж байсан. Бүр үнэхээр тайван. Заавал одоо ингээл юм шашингүй байсан ч гэсэн энэ кофе шопд ороод ирэхээр нэг тийм гоё амарлан ялангуяа өдөр одоо нөгөө ажлын цагаар ороод ирчих юм бол хүн багтаа айгүй сайхан байдаг. За энэ удаад нэг жоохон хүүхдүүдтэй олон хүн байсан болохоор нэг гоё тайван байж чадаагүй. Тэгээд компьютер хасах гэсэн чинь ядаж хахад бүр цэнэглэгч байдгүй. Ганц байсан цэнэглэгч маань ингээд ийм компьютерийн биш утасны цэнэглэгч болж таарад. За тэгээ би энэ чинь нэг удаа зуулгүй буцаад ерөөхдөө офисийнхаа өрөөрөө орсон. Эднийхээс би өөр нь ийм кек авчдаг. Даанч энэ удаа кек нь юусоо байгаагүй учраас байсан ганц жуусыг угаад нэг жоохон суусан байгаа. Тогч барин туулж хавлнаа гэж. Дуугай. Хаалт бүр амар хурдан үрээд ирчихсэн юм бэ. Шинэ нэгцэн хөөрхөн тэгтэй газар гээд би тэгэд орж ирээд тэгээд найзтайгаа хөөрхөн юмарч суугаад гэрлөө харсан байгаа. Би хүнсээ тоглолцоод ороод ирлээ. Тэгээд өнөөдөр бол нэгдүгээр өдөр. Гэхдээ би гэрээсээ ажилласан болохоор одоо 6 цаг болж байна. Тэгээд ер нь бол нэг жоох юм хийж суужаад одоо л гарах боломж хараад тэгээд гарчаад өрөөд ирлээ. Тэгээ бодоггүй би ер нь хүнс хүмүүсээ цоглуулахдаа ер нь бодоггүй ах үедээ ингээд нэг малгай өмсөд, хүүтийн өмсөд тэгээд иймэрхүү яаж харуулах юм бол иймэрхүү панц өмсчдэг байхгүй юу айгу амар идэг. За би өрн бол ийм тор айгу ашиглаад байгаа. Тэгээд угаасаа амар ифт ядмаар байгаа байхгүй юу. Тийм болохоор юм гоё ифтэн гоё юм зурцсан юм тор ашиглаад байгаа. Амар хүнсээ харуулъя гэсэн ингээл болов юм уу? Гэтэ эдгээр ингээл хэдэн шиг юм бэ? 3 4 5 6 7 энэ 7 нийлээл 60 мянган болов уу? Нөгөө заримхтай тэгж санагдах юм. Яа амьдрал юм л байна таахгүй. За би одоо нүрээ хальт ингээд кремцсэн тэгээд хөмсгөө бодсон байж гин. Одоо болохоор гарч найзтайгаа уулзах байгаа байхгүй хоёр найзтайгаа. Тэгээ манай найз болохоор маргааш Герман юм. Тэгээ өнөөдөр юу нэ уулзах сүүлийн өдөр болохоор ингээд гарч гин. Би үүндээ амар залхуурээд ямар бороотой өдөр болохоор гэртээс хамбааштай цай хийгээл идэл байж байгаа байхгүй. Танч тэгээ маргааш авчих болохоор өнөөдөр сүүлийн өдөр. За тэгээ ямар ч тач гэсэн би үсээ эндүүдгүй яах вэ гэдгээ бодоод энэ л та. Тэгээд тиймэрхүү ч гэсэн хувцас өмсөд нүрэ бодтаад харъя. Тэгээд яа удахгүй болцсон. Гэмрэх боллоо. Яа үсээ задаад авахгүй зүгээр ингээ боочи бороотой. Тэгээд хүүтийн өмссөн болохоор үсээ задаад төснөөс илүү ингээ бооцсон зүгээр аваад лээ. Мейкап нэг юмрхүү. Ингээд Централ Таурын Эженаар ороод ирсэн байна. Хаалт захиалсан лежи. Бол нь би тэгээд Лароса орно гэсэн чинь дүрчтэй. Яг ингээд сонгон сармас иж чаддаг байхгүй юу? Сонгонгоо авъя гэж хэлээ мартсан бай.
Хай. Зэсэн үү? Би одоо банштай цай хийж идэх чинь. Тэгээд гадаа гоё бороо орсон байгаа болохоор гоё банштай цай хийж идэ гэж бодоод тэгээд нүд авсан одоо ерөөхдөө ол хийж эхлэх гэж байна. Тэгээд хэлээ. Процессыг нарыг. За цай маань сайхан буцалж байна. Тэгээд гоё харагдаж байна уу? Би нэг тийм шар тосмосны хийгээд байдаг юм уу? Микс хийгээл. Ганцаархан болохоор тэгээд нэг юм хөрхөн жижигэн тоондоо тэгээд болчихно. Энэ тоог би бүр амар жоохноос ирүүлж байгаа шүү дээ. Намайг жоохон бахад баг манай гэрт байдаг гэсэн баха. Тэгээд дараа нь тустай гарсраад тэгээд нэг юм хөрхөн жижигэн тоогоод гарсан. Яг гоё юм шүү дээ чинь. Данж гашаа арай ихтүүлчихье. Би газар ээжэж яана. Яг тоолж аваад би 20 маш шийсэн заяа. Ваа би хитэн юм табууцсан чи ирчих. Гэтэ юу байгааг нь мэдж байгаа л та. Тэгээд харуулж болох юмнуудаа би харуулъя заяа гэж нэсэн. За задлчлаа. Тэгээд би бахан өмс сахисан байхгүй юу? Тэгээд одоо л ирж байна. Хөрхөн цагаан өмс. Тэгээд шорт. Гэтэ энэ одоо 100 дуусчлаа л та. Ийм байна. Энэ бас бахан юмс байна. Энд тэгээд амар хөрхөн юмснууд байна уу? Материал нь амар гоё юм байна. Тийм үү? Гэт бүн өрөн зүгээр өөрөө захиалаад авчвал зүгээр юм байна уу? Монголд угаасаа ханаас шахах гэж бодож. Бүтсэн өдөр тэг өнөөдөр тэнгүү юм амжилнаа. Одоо ихлэ гараад нэг юм амжуулаад тэгээд тэнд outfit. За би өглөө бүх амжуулах ажлуудаа амжуулчаад за тэгээд дараа нь найзтайгаа хуулцаад мач ууя гэж яриад за тэгээд эдний хамгийн гоё нь гэсэн болохоор очиж уусан. Би өмнө мач ууж байгаагүй байчаад уусаахгүй юу. Тэг ямар ч тач миний өрөөсөө таашаадаг амт биш байсан. За дараа нь болохоор Сорон Монголын ороод нэг 2 сарын өмнө авсан юмнуудаа хадгалуулсан байсан. Тэрийг очиж авсан. Эндээс хоёрыг авчиж тэгээд нэг нь өөртөө нэг нь дүүдээ бас нэг авч. Стог хөрх юм. Цагаан бас хөргөн л юм байна. Яа нэг л хөрх юм. Нэрэс хөрх юм байна. Манай мэдэн болохоор авчаарнууд авч ийн. Хөрх юм. Тэгээд айгу хөрхөн хямдхан юмнуудтай хөрхөн дэлгүүрсэн. Тэгээд бүгж авах гэснээ за төмөр бүгж урж авахтай гэж бодоод үлдээсэн. Тэгээд ер нь нэлийн хөрх юмнууд бол харагдсан. Тэгээд энэ хөрхөн бүгж харагдаад авцсан. Би л надад ингээл ярьж хийдэг влог бол айгу тухгүй л санагдаж байна заяа. Би ингээд ер нь бичиж мчих юм бол би ингээд voice over нэмждэг шүү дээ. Тэгээд гадуур мадуур ялангуяа бичлэг хийх бол стил тасахгүй л үлээж өгшөө. Манайд коридорт гэрэл байдгүй гэдгсэн шүү дээ. Тийм болохоор ингээд амар юм харах харагдаад юм уу? Яа. Би өмнө тэгээд дэлгүүр гарахтаа, ойр зур гарахтаа ер нь байнгын сарламд өмсчдөг заяа. Уг нь миний airport төр явахдаа энэ хэсэгтээ өмсдөг тэгээд аач ойрт бол ингээл байнга дэлгүүр ороход би ингээ нэг тийм амар хичээгээгүй хэрнээ амар тийм cute санагдах энэ outfit. Тэгээд ер нь бол би яг ойрхон гарахгүй зүгээр одоо найзуудтай уулзах ч юм уу тэгэж гарахтаа ер нь амар хичээж хуцалдаг байхгүй юу. Тэнгүүт ингээ яг юм хичээгээгүй ийм outfit-нуудтай ихтэй амар дуртай гарч хүнсээ цоглоолаа. За тэгээд удаагийн влог маань ингээд энэ хүрээд дуусчихин. Хамт ийсэн та нартай баярлалаа. Өдрийг гоё өнгөрүүлдэг хэрэг. Бүгдэнд нь хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд дараагийн влогоор уулзцгаая. Заавал subscribe, like дараарай.